Монголын бурхан шишинтний төв ганднагчлан хийдэд бурхан багшийн зарилгын цомрлог Ганжуур Эрдэнэ эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурал нь бурхан багшийн айлдсан номын ихүү болох Ганжуурын судлал түүний утга агуулга уламжлалт түүхэн үн цэнийг олон талаас нь шинжилэн хэлсэн. Эрдэмтэн судлаачид лам хуврагууд төвд Ганжуурын бүтэц хийгээд орчуулгдсан байдлыг шинжилэх үе бурханы шишний налан дарын уламжлал дах ишлүүн хэмээх утгын тухайд дахин сэргэгдсэн гандагчлан хийддэх Ганжуурын ишлүүн 1944-өөс 1990 он, Ганжуурын жүд уламжлал, Ганжуурын бар хэвлэлийн судалгаа, Ганжуур судлалын тойм ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийг хэлэлцүүлсэн юм а. Ганжуур их эрдэнэ гэсэн бурхан багшийн сургаал түүний ишлүүнг сонсох хүртэх ёсыг судлах тийм ээ. За энэхүү судалгааг бол энэ олон улсын эрдэмтэн судлаачдын анхааралд оруулах, олон улсын тавцанд гаргаж тавих. Ер нь бидний монголчууд өөрснөө ямар их баялаг уламжлалтай юм бэ гэдгийг бол бусдад мэдүүлэх. За үүн дээр бол Дамжин сүрэн гол хэлсэн байдаг шүү дээ тийм ээ. Гямлан уулыг дагаад даваад энтхэгийн орноос бол соёлын олон мянган алтан сэжин бол Монгол нутглоо орсон юм а, ирсэн юм а гэсэн ийм сайхан үг байдаг тийм ээ. Тэгэхээр бол энэхүү баялаг уламжлалынхаа үүх түүхийг мэдэх. За эдгээрийгээ бол залуу лам нар өр хойчтой мэдүүлэх мөн энэхүү уламжлалаа цаашид ёсоор нь дамжуулах гэсэн маш олон ач холбогдол байгаа. Өөрийнхөө уламжлалын онцлогийг нь бол эхэлж бид нар мэдэх ёстой. Тэгэхээр бол манай энэ Монголд Ганжуур номын хаан тийм ээ. За Ганжуурын ишлэн уншдаг Ганжуур багш гэсэн тийм ээ. Маш олон ийм эрдэмтэн лам нар бол гарсан түүх байгаа шүү дээ. Эдгээрийн хамгийн эхний алдартай нь бол Зай Бандит Лувсан Бэрэнлээ. Тэгэхээр бол Зай Бандит Лувсан Бэрэнлэгийн өөрийн дээд номыг хүртсэн номын тэмдэглэгээ 4 бот их сайхан ном байдаг. Түүн дотор бол Ганжуурын энэ биш дамжлагын түүхэл байгаа. Гэх тэргүүтээ энэ Монголынхаа эрдэмтэн мэрэгдээ энэ зохиол бүтээл за сонсон тэмдэглэлийг бол төлхөө судалж тийм ээ. Тэдгээрийг бол энэ олон улсын тавцанд гаргах нэг ач холбогдолтой боловлогч ингэж бодож байна. Ер нь бол Ганжуур гэдэг маань бол зөвхөн манай энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол гандагчлан хийдийн Бацаагаан дугуйнд ингэж ишлүнгийн ингэж тавиад өнгөрсөн. За энэ Ганжуур гэдэг маань бол ер нь хүн төрлөختний оюун санааны энэ гол өгүүлбэрийн нэг юм аа. За тэгээд энэ нь зөвхөн ингээд бурхны шашинтай холбоотой биш. Сүүлийн үед энэ барууны эрдэмтдийн ашиглаж байгаа нэр томьёогоор буддийн шинжлэх ухаан гэдэг нэр томьёог илүү төлхөөтэй ашиглаж ирж байна. За тэгээд энэ буддийн шинжлэх ухааны шинжлэх ухаан гэдэг бол 2500 жилийн түүхтэй. Орчин цагийн шинжлэх ухаан бол их холдоо гэх юм бол 200-300 жилийн түүхтэй ийм зүйлүүд байж байдаг. Тэгээд энэ хоёр салбар шинжлэх ухааныг орчин цагийн шинжлэх ухаан, буддийн шинжлэх ухаан гэдэг зүйлүүдийг хооронд нь нэгдэн нийлэх зүйлүүд нь юу байна вэ? Хаана уулзуурн таарж байна уу гэдгийг энэ Ганжуур судлалын хүрээнд энэ бүгднгээс нь ингэж олж харах юм боломжтой зүйл байна гэж ингэж харж байна. Монголчууд Ганжуурыг түүхийн бүхэл цаг үед өөрийн хэрэглэж байсан хэл дээр буулгаж байсан. Түүнчлэн судлаачид Ганжуурыг шүтлэхийн гэхээс илүү шинжлэх ухааны академик судалгааны арга зүгээр судлах хэрэгтэй гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Ганжуур судлалыг олон улс судлаачид ихээр сонирхох болсон байна. Мөн Ганжуурыг англи хэл дээр орчуулах ажил хэдийнэ эхэлсэн гэдгийг их сурвалжууд мэдээллээ. Мөн үндэсний төв номын санд Ганжууртай холбоотой ном тохимол хэвлэл судалгааны материалууд олон бий. Ганжуурын ишлүүн хүртэх, Ганжуурын дамжлах, Ганжуурыг гороолох гэдэг Ганжуурыг унших, судлах, сонсохтой холбоотой, хүртэхтэй холбоотой зан үйлийн судрууд тэр Ганжуурт багтсан жадамбад багтсан энэ номлууд байдаг. Энийг лам судлаач нар маань ярьж байгаа нь бол их сайн талтай. Тэр яг Ганжуур гэдэг маань бурхны шашны энэ бурхан багшийн номлол дээр нь энэ хүндлэг инэрэнгүй гүн хааны номлол сургаалууд маань орчин цагт хүмүүсийн мэдлэг оюунд болоод сэтгэл тэр инэрэнгүй дотоод ухаанаа нээ харуулхад бол чухал ийм ерөн шашны төдийгүй эрдэм шинжилгээ судалгааны нийт иргэд олон нийтийн ийм чухал судлагдсан байгаа гэдгийг хэлэх байна. Монгол улс бол Ганжуурыг хэл дээр орчуулсан 3 улсын нэг л дээ хамгийн удаанх. За энэ 3 улсыг номт 3 улс гэж ингэж хэлдэг. За яа тийм учраас бол бид бол Ганжуур судлалаараа бол
одоо дэлхийн төвшөнд дээрэгдэг. Бидэнд бол өв гэхэд соёл нөөц бололцоо байх. За тийм учраас энэ нөөц бололцоолоод үчиглээд орчин үеийн шинжилгээ ухааны амжилттай уялдуулж холбож ганжууруудаа судлаа хөгжүүлэх нь бол энэ чухал байна гэж. Ер нь одоо бүх хүн төрлөخت нь л ганжуурыг судлах сонирхолтой байна шүү дээ. Тэгэхээр энэ ганжуур судлах энэ сонирхлын хүрээнд бол олон төсөл хөтөлбөрүүд дэлхийд дахин хэрэгждэг юм байна лээ. За энэ одоо олон төсөл хөтөлбөрүүд дотроос нэг одоо хөтөлбөрийг одоо онцлоход бол ямар төслүүд байна гэхээр энэ ганжуурыг төвд их сурвалж дээр байгаа Монгол их сурвалж дээр байгаа ганжуурыг англи хэлэнд орчуулах нэг юм төсөл явагдаж байгаа. Энэ одоо Австрийн Вений их сургуулийн нэг юм төсөл байгаа. Юу Америкийн 84,000 гэдэг нэг юм төсөл одоо байгаа. Тэгээ энэ бүрэн ихээр орчуулагдаад дүүрчих юм бол дэлхийн нийтээр одоо бусад хил рүү хөрвүүлж орчуулж танилцах одоо ийм бүрэн бололцоо нээгдэх юм байл л дээ. Тэгээ энэ бол маш их чухал. Ганжуурыг эрт үед өөрийн хэл дээр орчуулж чадсан цөөн орны нэг нь Монгол. Иймээсээ дэлхийн бодитчдууд судлаачид Монгол оронд энэ дотроо данжуурын судалгаа төвд хэл дээрх манай улсад дарахж байсан Бурхан багшийн сургаал айлдууруудын талаарх нарийн судалгааг гаргаж нэгтгэсэн. Түүнчлэн одоогийн Дундгуй аймгийн Сайхаваа сумын Эрдэнэ далай, Өмнөгов аймгийн Мандловоо зогццын сумдыг хамарсан том хушууны 23 хідэд байсан данжуурын бүтээлийг 2017 онд анх удаа танилцуулж байсан удаатай юм а.